За ингээд энэ хуульчийн хариулт нэвтрүүлгээрээ та бүхэнд бол хуулийн анхан шатны мэдээлэл хүргэх юм зорилготой. За хүн бүрт тэгш боломж гэсэн уриатайгаар та бүхэнд хүргэдэг билээ. За ингээд энэ хуульчийн хариулт нэвтрүүлгээ надтай эфирт зочин хөтлөгчөөр манай одоо хамтрагч өмгөөлийн цэцэн хуульч хуулийн фирмийн хуулийн фирмийн хуульч өмгөөлөгч Золцоо ирсэн байгаа. За ингээд сайн уу Золоо? Сайн байна уу? За ойр тусдаа нэвтрүүлгээ бараг сар гаруй дахиад хийсэнгүү те. Тэгтээ нөгөө баярууд давхцаад ингээд те араасаа хөрчлөө тийм ээ. За сайхан баярлсан уу? Сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. Сайхан баярлалаа. Тэгээ дахиад яг баярлаад л явж байна. За олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэд хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэд хүргэе тий. За баярлалаа. За өнөөдөр бол ийм онцгой өдөр учраас хоёулаа сэдвээ бол эмэгтэйчүүдтэй зориулаад тийм ээ. Тэр тусмаа одоо эмэгтэйчүүдийн гэр бүлдэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ярих гэж. Ер нь бол яг зүгээр эрхийг бол одоо бүх одоо өнөөдрийн туршид л ярих бах тийм ээ. Тэгээ ер нь бол эмэгтэй хүн ийм эрхтэй, ийм улс төрд ийм эрхтэй байдаг, ингэж оролцдог, ийм квота авдаг. За ингээд одоо гэр бүлдээ ч гэсэн ийм эрхтэй гэд ингээд ярьдаг те. Тэгэхээр үүрэг оролцооны талаар ямар ойлголт байдаг юм бэ гэдэг талаар хоёлоо эмэгтэйчүүдтэй болоод нийт бас эрчүүдтэй тийм ээ. За эмэгтэй хүн чинь бас ийм үүрэг оролцоотой байд юм биш үү гэдэг талаар мэдээлэл хүргэе тийм ээ. За нийт сонсогчдоо бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. За тэгээд маш сайхан сэдв сонгосон байна. Мэдээж эмэгтэйчүүдийг өнөөдөр бол одоо нөгөө жилд ганцхан болдог эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Эрхийг нь хамгаалах баярын өдөр. Гэхдээ яагаад бас үүргийн тухай ярьж болохгүй гэж те. Үүрэг болвол мэдээж одоо зайлшгүй сонсох ёстой, бас мэдэх ёстой. Эрхийг ингээд дагалдаж явдаг ийм маш том хариуцлага байгаа. Тэгэхээр энэ талаар бол бас одоо сонсогчтой хүрэхэд бол таатай байна. Ер нь гэр бүлийн тухай хуулинд эмэгтэйч гэлтгүү, эрэгтэйч гэлтгүү одоо үүргийн талаар зааж өгсөн байдаг шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр одоо яг бас эрчүүд маань бас бүү имзэглээрэ гэж хүсэж байна те. Энэ нэг эмэгтэй хүнд илүү дагуу эрх хөдлүүлээл нэг үүргийг орхиод байгаа ч юм шиг те. Тийм юм бол байхгүй. Ер нь гэр бүлийн тухай хуулинд бол эрч вэ, эмч вэ адилхан эрх үүрэгтэйгээр оролцсноо гэж заагаад өгчихсөн байгаа те. За тэгэхээр үүрэг нь ер нь одоо эрч гэлтгүү, эмч гэлтгүү гэр бүлийн тухай хуулинд үүрэг нь ямар байдаг юм бэ? За эмэгтэйчүүдийн эрх үүрэг гэж ярьж байна. За тэгэхээр манай Монгол улс бол өөрөө ардчилсан улс байгаа. Тэгэхээр хин нэгэн хүүсийн ялгааг одоо давмгаалan хуулинд бол одоо зохицуулсан хууль бол байхгүй. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хууль ч юм уу тусдаа бий даасан тий эрхийг хамгаалах тийм хууль ч юм уу. За тэгээд одоо гэр бүлийн тухай хууль, хүчирхийллийн тэмцэх тухай хууль болон энэ бусад энэ гэр бүлийн холбоотой хууль тогтоомжинд бол эмэгтэйчүүд бол ийм эрхийг давмгаалan эдэлнэ гэсэн юм бол зохицуулт бол байхгүй. За гэрлэгчид гэдэг одоо нэг статус дотор л багтаж явна. За тийм болохоор гэр бүлийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн одоо үүрэг оролцоо нь хэр байд юм бэ гэж сая одоо ерөнхийдөө асуугаад байгаа шиг байна. За тэгэхээр гэр бүлийн тухай хууль бол гэрлэгчдийг яг тэгш эрхтэйгээр бол эрх үүргийг зохицуулж өгсөн байдаг. За мэдээж гэрлэгчд нь бол гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ гэж зохицуулт өгсөн. Хамгийн ихнийх нь. За гэрлэгчд нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух, газар, эрхлэх, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, за хуурь эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх, эд хөрөнгө эзэмшиг ашиглах, за материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах гэ дараагийн үүрэг нь байж байгаа. Эрх нь байж байгаа. За дараагийн эрх нь байж байгаа. За тэгээд үүрэг нь бас нэг ороод ирэхээр ингэж байгаа. Гэрлэгчд нь бие биедээ үнэнч байх. За хамгийн ихнийх тийм. Үнэнч байх, үүрэгтэй байх нь шүү дээ. Хоёр хүн хоорондоо гэрэлсэн болвол нэг нэгэндээ үнэнч байна гэдэг бол энэ хуулиар зохицуулсан үүрэг байна гэж ойлгох хэрэгтэй. За хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх. Гэр бүлийн гишүүд нь бие халамжлах үүрэгтэй. За халамжлах гэд ингээд ярьдаг те. Одоо намайг халамжилсангүй, би халамжгүй байлаа, инээ тэрэ гэд ингээд ярьдаг. Гэтэл энэ өөрөө гэр бүлийнхаа хуулинд халамжлах гэдэг үгийг бүр ингээд
зохицуулаад тусгаад өгсөн. Тий. Үүргээр Ойлгох хэрэгтэй байхгүй юу? Халамжлах хэрэгтэй бие бинийгээ. Тэгэхээр шаардаад байгаа нь аргагүй байх гэдэг шүү дээ, тий. Би чи үүргээ биелүүлэхгүй байна л гэж хэлээд байгаа юм байна. Би гэрэлтэй цуцлая гэдэг. Одоо энэ хүн намайг халамжлахгүй байна. Үүргээ биелүүлэхгүй байна. Энэ хүн надад үнэнч байхгүй байна. Үүргээ биелүүлэхгүй байна. Тэгэхээр эн чинь хоёр талдаа шүү дээ. Гэрлэгчд гэдэг нэг статусанд багтаж байгаа гэсэн. За хүндэтгэх гэж байгаа. Бие бинийгээ хүндэтгэх хэрэгтэй. Одоо нөгөө янз бүрээр ингээл хоорондоо бие биентэй ингээл айгүй муухай харьцаатай хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Одоо ингээд бие бинийгээ одоо нөгөө өссөн орчноор нь үл тоомсорладаг, тий гадаад төрхөөр нь үл тоомсорч хүндэтгэхгүй байдаг. Нэгээ одоо муухай үгээр хилдэг. За ингээд хүндэтлэхгүй харьцдаг. Эн чинь өөрөө гэр бүлийн тухай уйлдаг хүндэтгэх үүрэгтэй гэж заагаад өгсөн. За дараа нь тижээн тэтгэх туслах гэж байгаа юм. Энэ бол маш том үүрэг. Тижээн тэтгэх ёстой. За гэр бүлд шаардлагатай эдийн засгийн нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Сая яг тэр тижээн тэтгэх үүрэг дээр нэг юм ярьчихгүй би. За. Тий. Нэг ийм байдаг юм билэ. Одоо манай монголчууд одоо ингээд нэг хамтын амьдралгүй болоод нэг 10-аад жил болцсон мөртлөө ингээд гэрэлтэй цуцлуулаагүй яваад идэх хүмүүс байдаг шүү дээ. За тий. Гэтэл одоо энэ ингээд тижээн тэтгэх үүрэг чинь дагаал яваад идэх. Дагаад явна. Нөгөө гэр бүл салгаагүй байгаа учраас гэр бүл нэг болвол захиргааны журмаар юм уу нэг бол шүүхээр салгах юм зохицуулттай. Энэ яг гэр бүлийн тухай хуулиар. Өөр аргаар ямар ч салгах боломж байхгүй. Тий. Тэгэхээр дундын одоо хүүхэдгүү тий дундаа эд хөрөнгөгүй дундын эд хөрөнгө гэсэн юм байхгүй болвол та бүхэн захиргааны журмаар одоо тэр бүртгэлийн байгууллагад очиж салгуулаарай гэдэг. За. Нөгөө хэсэг нь бол хэрвээ дундын хүүхэдтэй насанд хүрээгүй хүүхэдтэй болвол дундын эд хөрөнгөтэй болвол та бүхэн маргаантай болвол шүүгээр заавал орно шүү гэдэг. За шүүгээр орохын тулд дахиад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу нөгөө эвлэрүүлэн зуршлаар орох хэрэгтэй гэд хэдэн шат дамжлага заачдаг л да. Тэгэхээр хүмүүс тэр ингээ шат дамжлагаас тий залхаат ч гэдэг юм уу одоо юу гэдгийг ямар ч л байсан шүүхээр орохгүй тэгээд ингээд нэг 10 жил 15 6 жил ч гэсэн болсон хүмүүс 20 жил ч болсон хүмүүс байдаг. Гэтэл энэ 10-аас 15 жил 20 жил ер нь 1 жилийн хугацаанд ч гэсэн хүнд янз бүрийн асуудал тохиолдож шүү тийм ээ. Гэтэл нөгөө хүн дахир дутуу нөгөө аль нэг гэрлэгч нь тий хөгжлийн бэрхшээлтэй болох тийм ээ. За аль нэг этгээд нь одоо юу гэдгийг өөр амьдралын өөр одоо ядуу төвчөнд амьдрах ч гэдгийг юм уу. Ийм тохиолдол гарахад энэ тижээн тэтгэх үүрэг нь дагаа яваад идэг. Манад гэр бүлийн тухай хуулийн одоо энэ хууль нь ингээд хэдий ингээд хууль өөрөө байгаа боловч энэ тал хөгжөөгүй идэг. Гэтэл бусад оронд бол яг энэ тижээн тэтгэх үүргийнхэн дагуу хичнээн салцсан байгаа ч гэсэндээ гэрэлтэй цуцлуулаагүй бол тижээн тэтгэх хэмжлэг гаргаа явуулдаг. Тий, одоо тэгээд 10 жилийн дараа 5 жилийн дараа магадгүй одоо ийм байж үүсэх байх тийм ээ. За одоо нөхөр нь одоо бид тэр өндөр эмэгтэйчүүдийн үүргийн талаар ярьж байгаа. Тэгэхээр нөхөр нь одоо бие нүвдсэн. За бие нүвдсэн хамгийн харуулт болсон ч юм уу. За айгу муухай чадхаа болчлоо тий. Гэтэл яах нь эмэгтэй эхнэр буюу одоо эмэгтэй хүн тэр хүнийг тижээн тэтгэж эхнэр нь асран хамгаалж халамжилж туслах үүрэгтэй байх нь. Тэгэхээр тэр хүн буцаад одоо тэр хүнээс энэ хүн намайг халамжлахгүй байна гэж шаардах хэрэгтэй болоод явчихж штэ. За тэгэхээр үүрэг одоо энэ дээр үүрэг ярихаар ингэн хэрвээ одоо цуцлагаар шийдсэн болвол үүргийнхаа хүрээнд тэр гэрэлтийг дуусгар болох хэрэгтэй байхгүй юу? Дуусгар болгоод энэ хоёр хүн хуулиараа одоо бие биенээсээ хамааралгүй болж иж яах нь вэ? Энэ бүх үүргүүд алга болно. Одоо дуусгар олж ирсэн үг байхгүй юу? Хүүхдүүдийн хувьд бол үлдэнэ. За тэр эхнэр нөхөр хоёрын хооронд одоо харилцааны буюу тэр тижээн тэтгэх үүрэг нь дуусгар олж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээ бас яг нь эмэгтэй хүн үүрэг хүлээж ийна гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Нэгэнд гэрлэлсэн болвол. За дараа нь тижээн тэтгэх үүрэг ингэж байгаа. За тэгээд өөр бас нэг үүргийн талаар ярьж байна. Гэр бүл шаардлагатай эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх гэдэг байна шүү дээ. Одоо нөгөө эрэгтэйчүүдийн ихэвчлэн үүрэг одоо дийлэнх үүргэн тийм ээ. Тий нөгөө одоо би бол иргүү болохоор мэдээд байна шүү дээ. Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм шиг л яриад байгаа юм шүү та.
За тэгээд гэр бүл шаардах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж штэ тий. Энэ хин аль нь бүрдүүлдэг байна шүү дээ тий. Тийм байна. Ганцхан эдийн засгийг нөхцөл байдлаасаа шалтгаалаад тий. За одоо жишээ нь эмэгтэйчүүд маань одоо үр хүүхэд төрүүлдэг тий. За тэрнээс болоод одоо ажил хөдөлмөр эрхлэх тодорхой хугацаагаар сарндаг тийм ээ. За тэгэхээр тэр үед нь яах нь вэ? Эрэгтэй хүн тэр үүргээ биелүүлж явах хэрэгтэй байна шүү дээ. За мөн эрэгтэй хүн өвдөд орон дээр хөвтлээ гэхэд эмэгтэй хүн энэ эдийн засгийн нөхцөл байдлыг нь бүрдүүлэх хэрэгтэй байх нь. Тэгэхээр хин альнаасаа энийгээ бас шаардах эрхтэй за мөн нөгөөх нь биелүүлэх үүрэгтэй байх нэ. Тийм. Яг хоо тэгэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө одоо жам ёсны эрх гэдэг шиг ер нь бол нөгөө эмэгтэй эрэгтэй хоёр хүний хүнсийн ялгаа байгаа учраас хүмүүс нийтлэг ойлголт байгаад байгаа л да. Одоо эмэгтэй хүн хүүхэд гаргана те гэртээ суун энэ ч арай нэг өөр штэ те. Тэр хүүхдээ хатамжлан ядарн сэтгэл санааны өөрчлөлтөнд орно. Гэх мэт энэ байдлуудыг бас мэдээж энэ хуулиндаа тусгацсан. Тэр үед нь бол эрэгтэй хүн халамжлах, туслах, сан үйлчлэл бүрдүүлэх үүргээ биелүүлэх ёстой. За түүний дараагаар хин нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх гэж байна. За энэ бол мэдээж нийтлэг ойлголт тийм үү? Нийтлэг зохицуулалт. Ер нь бол хин ямар ч хүн хин нэгний эрхийг зөрчихгүй байх ёстой. Гэтэ эрхийг зөрчихгүй байх гэл ингээл хэлэхээр хүмүүс нөгөө яг ямар эрхийн те гэдэг ингээд гайхаад байгаа шүү дээ. Тийм тэгэхээр яг ямар эрхийн зөрчихгүй байх ёстой вэ? За одоо тэгэхээр би бол шууд энийг ингэж хэлмээр байна. Юу гэхээр нөгөө анхандаа нөгөө ямар эрхтэй гэдгийг нь хоёлаа ярьсан шүү дээ. За нөгөө ажил мэргэжлээ сонгоход нь нөлөөлөхгүй байх ёстой. Тэр те сонгох эрхийн чөлөөтэй идэвхжүүлэх ёстой. За гэр бүлээ төлөвлөх те эрхтэй байх нь. Гэр бүлээ төлөвлөх буюу би хүүхэдтэй болмооргүй байна гэдэг чинь хүүхэдтэй болох гээд яриад иж болохгүй байх нь. За эсвэл хүүхэдтэй болмоор байна гэдэг чинь хүүхэдтэй те болохгүй гэдэг өөрийгөө ингээд нөгөөхийнхөө эрхийг зөрчөөд иж болохгүй гэсэн үг. Тэ? За ингээд хуваар дид хөрөнгөтэй байх гэж байна те. Яг өөрийн гэсэн гар утастай байх, өөрийн гэсэн бөгж энэ эмэг зүйлтэй байх те. Гэтэл хүмүүс яадаг саллаа гингүүт нь чиний над утас чинь би авч өгсөн шүүч гэдэг юм. Одоогийн хүүхдүүд айгүй аюултай болсон байлээ. Сая надаар тим кейс гарч ирсэн. Үерхэж баахан юм өгж авч өгж ирсэн нь тэрийг буцаа нэгчдэг гинэ. Бэлгэлцсэн байж бэлгэлээд одоо тэр хүний хуваарь төгөл болцсон. За тэгвэл нэг авъя гэд тий. Авъя гэж шүүхэд хандчих. За тэр нь гэхдээ хинч байж болно те эхнэр нь ч байж болно нөхөр нь ч байж болно. Бүр одоо гэр бүлийн энэ гэр бүл болоогүй этгээдүүд байгаа байхгүй юу те гэр бүл болоогүй мөртлөө бид ингээд 5 жил ирсэн юм а 5 жилийн хугацаанд би энэ нэг хүнд ийм зүйл бэлгэлсэн эдрийг авъя гэж. За тэгэхээр хин нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх гэдгийг бол бас айгүй гоё тайлбарлалаа тий. Тийм энэ бол бас нэг тэгээд нөгөө одоо юу яадаг штэ тий үнэнч байхгүй байх юм бол яах нь бас тэр чинь эрхийн зөрчөөл явчих чинь гэсэн үг шүү дээ. За гих мэтчлэн эрхүүдийг зөрчдөг байх нэ. За тэгээд энэ дээр бас нэг айгүй гоё үүргийн талаар бас дурдсан байгаа. Гэрлэгчид нөгөө угийн бичих хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр угийн бичих гэдэг маань одоо маш одоо хэрэгтэй зүйл тийм үү. Тэгэхээр одоо эрэгтэйч бай, эмэгтэйч бай гэр бүлийнхаа угийн бичиг буюу тэр ургийн бичгийг хөтлөж одоо бас дараагийнхаа үед өвлүүлэх нь бол энэ бол одоо бас маш хариуцлагатай үүрэг юм аа гэд энийг бол бас хуулийн тусгаад өгсөн. Тий ургийн бичгийг бол заавал хөтлөнө. Хөтлөөд гэхдээ тэр үүргийг хоёулаа адил тэнцүү хүлээнэ гэсэн байх нь шүү дээ. Тэгэхээр одоо орчин үед бол ингээд маш их ингээд нөгөө янз бүрийн одоо юмнууд гардаг штэ тий. Одоо хин нэгэнтэй очиад хуримлах ч юм уу самсаргүй байдлаар тий. Энэ байдлаас урьдчилан сэргийлээ тэр угийн бичгийг бол заавал хөтлөх үүрэгтэй. Ингэжээч тэр гэр бүл одоо бас яах нь бас тодорхой хэмжээнд одоо хамгаалагдаж бас нэг гэр бүлийнхээ үүргийг хүлээж гинэ гэсэн ойлголт бол энэ хуулинд явж байгаа юм шүү. Угийн бичиг чинь одоо нэг хэсэг 90 он гараад л тийм ээ. Айгүй их ингээл хүмүүс сурчлаад за тэгээд хүн болгонд нэг овг оносон шүү дээ тий. За манай нэг боржгончууд гэдэг шиг тий. Тэгээ бүгд нэг юм овгтой болж авцгаасан. Тэгэхээр одоо бол 90 оноос хойш гэдэг чи одоо баг 2 дахь генерашн явж гинүү тий. Баг 2 дахь 3 дахь генерашн рүү орцсон явж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 3 дахь үе нь явцсан байгаа. Тэгэхээр одоо эн чин 90 онд 40 гаруй настай байсан хүмүүс гэхээр чи одоо энэ жил бол 70 хүрсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр 30 гарцсан. Бүр 30 гарцсан хүмүүс байна. Одоо манай эмээ чинь 90 онд 45 таа байсан. Тэнгүүт
90 одоо ч гэхэд чинь 30 гарцсан 30 нь бас одоо ингээд 17 8 хүрж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бүр 4 дахь үе рүүгээ ингээд орох болцсон. Тэгэхээр энэ угийн бичиг зайлшгүй хөтлөх шаардлагатай. Тий, эн чинь ерөнхийдөө угийн бичиг хөтлөх нөгөө журмыг бол соёлын өв болгоод баталсан шүү дээ. Тий. Тэгэхээр эн чинь бүр дараагийн үедээ маш том нөгөө бид нар тийм өв уламжлал соёлыг бий болгож байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг юугаа удмаа мэдэхгүй хүн ойд тойрсон сармагчинтай адил гэдэг шиг тий. Одоо жишээлбэл би ингээд харахад 5 дахь үеэ мэддэг байвал эн чинь одоо надад маш том боловсрал байхгүй юу. Тэ миний өвөө юу хийж исэн, ээж юу хийж исэн, тэрний аав нь юу хийж исэн, тэ ямар ингээд үеэс гаралтай ингээд энийг ингээд мэднэ гэдэг бол айгүй том боловсрал. Тэгэхээр энэ боловсралыг бас үр хүүхдүүдтэй өвлүүлж одоо уламжлуулж үлдээх нь бол бас эмэгтэй хүний гэр бүлийн тухай хуулийн заас үүрэг юм байна гэж бас ойлгох хэрэгтэй. За одоо энд бас нэг айгүй чухал зүйлийг бас үүргийг хэлмээр байна. За бие аливаа хэлбэрээр хүчрхийлэхгүй байх гэж. За. Наа чи одоо ер нь айгүйх асуудал болоод байгаа шүү нийгэмд. Одоо нөгөө эрчүүд ихэнхдээ бас би айгүй хүчрхийлэлтэй байна гэж ханддаг болцсон. Тий. Яаж хүчрхийлэлтэй байгаад байна та гэхээр ерөөсөө сэтгэл санааны болон одоо нөгөө нэг тий юуны бие махбодын хүчирхийлэл гэж байна. Гэтэ бие махбодыг гэхээс илүү сэтгэл санааны хүчирхийлэл өртөөд байна. За дээрэс нь одоо нэг ийм юм байдаг шүү дээ. Одоо жишээ нь юу гэдгийг нөгөө яг хөө мэдээж олон нийт үзэж байгаа учраас яг хөө энийг дэлгэрүүлж ярихгүй байх л та. Гэхдээ яг хөө нэг эмэгтэйчүүдээс авдаг нэг ийм нэг бойкотны ийм юу байдаг штэ тий нөгөө бэлгийн ийм бойкот хийдэг тий өөрөөр хэлбэл одоо уурыг хүрчих юм бол нэг сар гаруй ингээ ойртуулдгүй ч юм уу тий эн чинь бас хүчирхийлэлд орно үстэй тийм ер нь бол наадах чинь нөгөө одоо бие махбодынх руугаа орох юм болов сэтгэл санааны орох юм одоо Тэг ямар ч л байсан нэг хүчирхийлэлд орно тийм ээ. Орно тий. Орно ер нь би хүсэл зоригийн эсрэг юм хийгээд нь шүү дээ тий. Тийм байна. Хүсэл зоригийн эсрэг одоо нөгөө секси харилцаанд оролцохгүйгээр 1 сар 2 сар болох юм бол энэ одоо миний өвн булт хийн ч юм уу тий. Тийм байдлаар харьцдаг. Нөгөө хүнд бас нөгөө тэрнээс нь болоо сэтгэл санаанд нь өөрчлөлт ордог тий. За өөр гадуур харилцаа үүсгэх ч юм уу тийм ээ. За нөгөө гэр бүлийн нөгөө үүргээ биелүүлж чадахгүй байх энэ нөхцөл байдалд орно шүү дээ. Одоо ер нь яг зүгээр хоёулынгийнх нь энэ гэр бүлийн тухай ярьж байгаа юм маш хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо манай гэр бүлийн тухай дахиад сайжрах гэж байгаа тийм ээ. Дахиад нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа тийм ээ. За дээрэс нь нөгөө хэрвээ гэрлэгчд бие нэгээ хуурвал би нэг тийм төсөл үтсэн. Ер нь хуурах юм бол одоо буруутай талан дээр зардал марлыг хариуцдаг болохгүй. Ингээд хөөцөлдөж байгаа тийм ээ. Олон орны хуулинд бол тусгагдсан байдаг шүү дээ тийм. Тэгэхээр энэ яг бие биендээ сэтгэл санааны бие биенийг альва хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэдэг дотор наадах чинь бол зайлшгүй орно. Тэгэхээр яг одоо ингээд сүүлүүд ингэдэг штэ тийм манай нөхөр ч юм уу эхнэр ч юм уу араар нь тавьчлаа. Одоо би хаана хандах вэ? Би яах ёстой вэ гэл ингээл яваад идэг те. Тэн дээр бол зохицуулт байхгүй. Энэ бол яг нэг гэр бүл одоо дотроо л ярьж шийдвэрлэх ёстой асуудал гэ бид нар бол тэрэнд бол нэг хариулдаггүй штэ те. Тэгэхээр яг ер нь хүчирхийлэл гэдэг маань бас тий далд хэлбэрээр явагддаг. Альва хэлбэрээр явагдчих байгааг хэн аль нь мэддэггүй тийм үү. Гэтэ бит хоёр бол яг сэтгэл зүйч биш болохоор зэрэг одоо хуулийн хүрээнд ингээд маш цомхон тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо хүчирхийлэл байх болцсохгүй далд хэлбэрээр явж байдаг. Тэгэхээр эндээс бол бас гэр бүлээ хамгаалах үүрэгтэй юм байна гэж одоо ойлгох хэрэгтэй тийм үү. Тэгэхээр одоо бас эрчүүд маань ч гэсэн одоо юу гэдгийг бас альва хэлбэрээр эмгтээчүүдэд бас хүчирхийлэхгүй байхыг бас уриалж байна тийм ээ. Юу гэхээр одоо зодож нүдэд ахгүй ч гэсэндээ те одоо жишээ нь гэртээ байдаг их нэрийг хаашаа гарах гээд байгаа ингээл те гарахгүй оруулахгүй байдаг ч юм уу. За мөн одоо нэг би тийм юм аммаар байна гэхэд чинь чамд ийм юмар яадгийн ингээл те эдийн засгийн хүчирхийлүүлдэг ч юм уу тийм ээ. Ямарваа нэгэн альва нэгэн хэлбэрээр бити хүчирхийлээрээ тийм ээ. Өнөөдөр болвол бас бид нэр бүгдээрээ л адилхан их хүнээс унаад төрөөд мэдлж байгаа те. Тэгэхээр эмгтээчүүдээ бүгдээрээ бас харилцгаая гэж бас уриалмаар байна. Яг гоо чи бас сая наадахтаа чинь ингээд нэг адилхан кейс одоо чи сая хэллээ шүү дээ. Ингэж байх нь өөрөө хүчирхийлэл юм аа гэд одоо эрэгтэй хүний өнцгөөс ингээд ярьж байна. Гэтэл цоо шин төрлийн бас нэг тийм айгүй сонин үзэгдэл одоо гарч ирж байгаа нийгэмд. За. За AI-тай холбоотой. Одоо нэг хиймэл оюухантай холбоотой. За. Эрэгтэйчүүд одоо эхнэрээ үл таамсарлаж байна. За бас нэг эмэгтэй ер нь бол нэлээд дээр ирээд ингээд яаж яахт залуухай эмэгтэй бас гэрэлтэй туслахаар болж байгаа байхгүй юу. Гэтэл үндсэн шалтгаанаа мэдэхгүй. Гэтэл тэрний үндсэн шалтгаан юу байсан бэ гэхээр одоо нөгөө эрэгтэй нөхөр нь
химэл оюун ухаанаар буюу тийм тусдаа бас нэг юм үздэг. Тэгээ эхнэрээ сонирхоо болцсон. Энд чинь бас айгүй бас нэг төрлийн нөгөө эхнэртэй сэтгэл зүйнд харамт үзүүлж байгаа байхгүй юу? Энийг мэдхгүй нөгөө хоёр нь яг яагаад байгаа мэдхгүй. Тэгсэн мөртлөө гадуур дотор харилцаа байхгүй. Зүгээр л гэртээ байгаа. Тэгтээ сэтгэл ханамж байхгүй. Хоосон. Гих жишээний энэ бол одоо сэтгэл зүйн хүчирхийллийн одоо далд хэлбэрийн юм юмнууд яваад байна шүү дээ. Тэгэхээр энэн дээр бол одоо мэдээж эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд маань одоо бүх зүйлийг шалгаад ингээл тэг яг ингээл харилцаагаа төгс байх гэдэг чадахгүй л дээ. Энд чинь бас хэцүү харилцаа шүү дээ. Мэдээж авч явна гэдэг бол аль аль эмэгтэй хүний аргыг олно гэдэг чинь. Тийм, эмэгтэй хүний аргыг олно, эрэгтэй хүний аргыг олно гэдэг бол бас хэцүү. Тийм. Тэгэхээр яг хөө битэр хуулинд Монгол улсын хуулинд одоо гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд бол ингээ заагаад өгсөн байна. Гэтэ энийг ингээ задлаад ярих юм бол энэ өөрөө бас ямар их учир ач холбогдолтой юм үүргүүдийг зааж өгсөн юм бэ гэж би бас одоо ингээд харж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ер нь тэр нөгөө бие аливаа хэлбэр хүчирхийлэхгүй байх гэдэг бол айгүй бас сайн хамгийн чухал том зохицуулалт. Энийг бол бас хүн одоо ойлгох хэрэгтэй. Би бол хуулиндаа ингээд манайхан ч одоо юм байна. Би ийм үүрэгтэй юм байна. Би энэ хүний хүчирхийлэлд оруулахгүй байх ёстой юм байна гэдэг энэ үүргээ ухамсарлж ээж тэр гэр бүл бас нэг эрүүл харилцаатай оршин тогтнох юм болов гэсэн ийм бодолтой байна. За тэгэхээр энэ хуулийн бол яг гаргалгаа нь бол ингэж тайлбарлагдаж байна. Одоо миний зүгээс. Тэгээ альва нэгэн асуудал үүсэх юм бол хамгийн түрүүнд бол одоо бид нэр хурж ирээ те сэтгцэн айгүй дарамтанд орцсон байгаа хүн байвал бид нар бол сэтгэл зүйч шээ. Тийм учраас та бүхэн те шууд салыг гээл хүрээд ирдэг те. Тэгэхээр манай зүгээс бол хамгийн түрүүнд зөвлөгтэй бол за гараад та сайн бодоод сэтгэл зүйчээр та хоёр хандаад ингээд ирээчээ. Тэрний дараа үнэхээр хамгийн сүүлийн шийдвэр дээр л бид нэр ажиллая гэдэг асуудлыг манайх байнга тавьдаг үйлчлүүлэгч нартай тий. Тэгээ тэгэхгүй бол маш хянуур хандахгүй бол айгүй хэцүү байдаг. За зарим тохиолдолд хоёлаа бас нэг санаж байгаа бол тий хоёлаа нэг бас юу яаж ийсэн шүү дээ. Одоо тэр гэрээгээр зохицуулж өгч ийсэн тий. За эхнэр нөхөр хоёрыг хооронд нь гэрээ байгуулуулад за дахиж ийм асуудал гарахгүй шүү гэд хооронд нь гэрээ байгуулуулаад тэгээд одоо сайхан амьдарч байгаа гэр бүл бас байгаа тийм ээ. За тэгэхээр яг иймэрхүү зүйлийг бол аль болох төрүүлээд бас хуульч нартай хандаад бас энийг бас уриалмаар гон тийм. Аль болох энэ хүмүүсийг бас салгая гэхээсээ илүү тийм гэрэлтийн цуцлая гэхээсээ илүү бас яг нийлүүлэх, эвлэрүүлэх нэг тэргүүн ээлжинд байдаг үүргээ бас бүгдээрээ бас биелүүлцгээе гэж бас хэлмээр байна. Тийм. За тэгээд ер нь эцэст нь хэлэхэд үүрэг гэдэг маань ер нь хуулиар буюу гэрээгээр үүсдэг тийм үү? Гэхдээ заавал хуулиар буюу гэрээгээр зохицуулахгүйгээр хүн өөрөө энэ үүргээ биелүүлээд үнэн шударгаар ингээд амьдраад ингээд явах юм бол эн чинь заавал хууль болон гэрээ шаардлагагүй шүү дээ. Ер нь хууль буюу гэрээ яагаад байдгийг болохгүй учраас үүргэжүүлж байгаа байхгүй юу? Ямар нэг энэ хүн өөрөө одоо жамсныхаа байдлаараа ингээд явж чадахгүй байна. Ийм учраас үүргэжүүлээ. Ийм учраас хоёлоо аль нь гэрээгээрээ ингээд зохицуулчих гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол нөгөө харилцааг хялбар болгохын тулд гэрээгээр зохицуулж байгаа. За ер нь бол хүмүүс биелүүлдэггүй учраас хуулиар үүргэжүүлж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол би өнөөдөр бол нэг одоо эмэгтэйчүүдийг заавал тийм үүрэгтэй шүү гэхээсээ илүүтэйгээр эмэгтэйчүүд маань илүү одоо боловсралтай, илүү одоо гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарладаг тийм одоо мундаг хариуцлагатай эмэгтэйчүүд ер нь бол Монгол эмэгтэйчүүд хариуцлагатай. Хариуцлага нь бүр дэндүү хариуцлагатай гэж би боддог тийм. Гэхдээ хариуцлагаа ч гэсэн тохируулж хариуцлагатай байгаарэ гэж би бас хэлмээр байна. Тэгээд бүх одоо эмэгтэйчүүдтэй бол хамгийн сайхан бүхний хүсэн өрөөё. За ингээд Улаанбаатар хотод одоо 11 цаг 36 минут болсон байна. За ингээд эфирийн утас маань уламжлал ёсоор нэгдэж байна. За тэгэхээр эфирийн утас маань 77 38 83. За та бүхэн өөрт за тэр тусмаа одоо өнөөдрийн ярьсан сэдвтэй холбогдуулаад асуух зүйл байх юм бол эрх зүйн одоо мэдээллийг за эрх зүйн асуултуудаа та бүхэн саяны зарлсан 77 38 83 гээд манай эфирийн утсанд хэлэх боломжтой шүү. За дээрэс нь шууд эрх зүйн аливаа нэг асуулт асуух юм бол за мэрэгжлийн хуульч өмгөөлөгч нар та бүхэнд өөрсдийн одоо бас шууд эфирээр энэ одоо хариултыг бол та бүхэнд бол шууд одоо эфирээр шууд өгөх боломжтой байна. За ингээд эхний сонсогч маань орж ирлээ. За. Өдрийн мэнд.
сайн байна уу гэмэд. Өдрийн мэнд. За баярын мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу? Оо сайхан. За асуух зүйлээ асуугаарай. За юу ярих гэсэн. Би нэг юу байхгүй одоо 26-тай. За Манай хүүхэд 4 настай байхгүй. Тэгээд би найз залгаагаа гэрлээгүй битэрнээс салж ивэрхэж байгаа. Гэтэ манай хүүхдийн нөгөө нэг юм болохоор нэр дээр нь байдаг. Өөрөө бол аавынхаа нэр дээр. Тэгээ хүүхдийн тэтгэмж 1 нас гарантайгаас нь хойш авах гад хөдөлтөд одоо хүртэл авч чадаагүй. за хиттэй гэсэн бай хүүхэд нь? 4-тэй. 4 настай. Одоо 5 хүрж байна. 5 хүрж байгаа. За Тэгээд одоо хүртэл авч чадахгүйгээс гадна юу яагаад гэр бүлийн хуулинд одоо нөгөө хуулинд ч юу юм шүү. Зүгээр л нэг авчраад ирдэг. Тэр хүнийг нь шүүхтэр авчраад ирдэг. Тэгээд 100 мянгаар торгуулаад явчихдаг гэдгийг нэрэд хам. Тэр нь ерөөсөө ойлгохгүй байхгүй. за Шүүхэд хандсан уу гэж. шүүхэд хандсан уу? Тийм шүүн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэл дээр байгаа. Оо за баярлаа. Асуултанд хариулъя. Баярлалаа. За та эфирээр юугаа ариатайгаар сонсороо хариултаа. За. За баярлалаа. За та хариулах уу? За шийдвэр гарсан юм байна тий. Шүүхийн шийдвэр гараад хүүхдийн тэтгэлгээ тогтоолгоцсон юм байна шүү Тогтоолгоцсон юм дээ. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэл дээр одоо хүсэлтээ өгөх хэрэгтэй. Хүсэлтээ өгөө тухайн хүний данс одоо юу гэдэг эд хөрөнгийг битүүмжлүүлээд одоо ажил хийж байгаа бол тий шууд цалингаас нь тий ажлын газар руу мэдэгдээд цалингаас нь шууд суудгаад явах юм зохицуултаа болцсон. Тэгээд одоо нөгөө хүүхдийн тэтгэлэг дээр бол өгөхгүй 3 сараас дээш байх юм бол нөгөө албатай ажил хийлгүүлэх зохицуулт орцсон байж байгаа тийм. Тэгэхээр дамаа ялангуяа хүүхдийн тэтгэлэг дээр бол маш олон одоо зохицуултууд авах боломжууд бол байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх одоо та шүүхээс нэгэнд одоо даваад шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү очсон учраас ерөнхийдөө бол ажлынхаа 90% хийцэн байна. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очиод удаа дараа өөрөө санаачилтай байгаад ахлах шийдвэр гүйцэтгэх хүсэлт гаргаад ингээ байнга өөрөө санаачилтай байх юм бол одоо хүүхдийн хатгалыг авч чаднаа гэж үзүүлмээр байна. За нэмээд дандаа нэмдэг За тий. нэм. Тий, ер нь бол яг сая бол золцооны өмгөөлөгч маань баг бүхий л одоо арга замуудын шулуухан хилээд өглөө. Тий. Зохицуулт нь ч гэсэн байгаа гэдгийг хилээд өглөө. За саяны хүний тохиолдол дээр бол ерөөсөө нэг ийм зүйл байна л да. Шийдвэр гүйцэтгэл дээр нөө дуудаад ирдгүү асуудал байгаа юм шиг байна. За тэгээ нэг зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоод ингээд буцаа явуулаад дахиад олдохгүй байгаа юм шиг л байна л да. За тэгээд энүүгээр нь шийдвэр гүйцэтгэгч бас одоо юу гэдгийг мөнгөө нэхэд очихоор нь энүүгээр нь одоо энэ хүн чинь ингээ ирэхгүй штэ гэдэг асуудал ярьдаг юм байна. Тийм. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгч бол тухайн хүнээ олж тогтоогоод тухайн хүний байгаа газрыг олж тогтоох ийм үүрэгтэй байдаг. Хаана байгаа юм? Төлбөр төлөгч хаана байгаа юм? Хэрвээ энэ талаараа олж тогтоогоогүй дахин ирэн сурвалжлуулаад байгаа асуудал дээр шийдвэр гүйцэтгэгч өөрөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Олж тогтооцсон байгаа тохиолдолд яагаад тэр хүн дахин ирэн сурвалжлуулаад байгаа юм бэ гэдэг асуудал яригдчихэж байгаа. За ийм асуудал байгаа шүү. Тэгэхээр та түрүүн золцооны өмгөөлөгчийн хэлснээр ахлах шийдвэр гүйцэтгэгч нь гомдлоо гаргаж өгөөрэй. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатаагаар зайлсхийж байгаа үйлдэл харагдаад байгаа байхгүй юу тий. Тэрэг байн ингээд 2-3 удаа зайлс хийгээд байгаа бол эн чинь эрүүгийн хариуцлагатай. Тийм. Тэгэхээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлс хийж гинэ гэж үзээ дахиад цагтаад хандах боломжтой. За мөн шийдвэр гүйцэтгэгч өөрөө энийг цагдаагийн байгууллага шилжүүлэх үүрэгтэй байдаг. Тэ? За энэ хүн ингээд дахин оргон зайлаад байна. Дахин биелүүлэхгүй зугатаад байна гэд цагдаагийн байгууллага гэх юм бол хэмжээ авцсан. Одоо дараагийн арга хэмжээрээ орох ёстой. Тэгэхээр энэ арга хэмжээг авахгүй байх юм бол та ахлах шийдвэр гүйцэтгэгчд нь за мөн одоо ерөнхий шийдвэр гүйцэтгэгчд нь та гомдлоо гаргах бүрэн боломжтой шүү. За энийг бол ер нь баг бас сонсогчдод хэлээд өгчээ те. Энэ яг гэр бүлийн асуудал ч биш. Тэ өөр танд одоо хүмүүс бүр ингэ нуруу ахуулцсан явж идэх л та. Би 10 жил мөнгө олж авч чадаагүй. Танаа шүүхийн шийдвэр ямар хэрэгтэй юм. Одоо ингээл бид нар дээр үйлчлүүлж байгаа хүмүүс те шүүхийн шийдвэр гарчсан одоо би 10 жил мөнгө олж авч чадаагүй. Шийдвэр гүйцэтгэл ёстой хэцүү гэж ярьдаг. Гэтэл өөрсдийнх нь үүрэг оролцоо айгүй хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тэр шийдвэр гүйцэтгэгчдэр 70-80 хэрэгүүд байж идэг. Ингээд өөрийнх нь хэрэгт гарч одоо хурц үйлчлэх нь бас ховор байдаг тийм ээ.
За энийг бол бас хаана ойлгох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ингээд саяны энэ тайлбарыг хэлж явах хугацаанд бас 3 4 дуудлага ирчлээ. Та бүхэн дахид залгаарай. Одоо энэ дээр гэр бүлийн тухай хуулийн дээр байгаа аахгүй юу? Сэтгэлийг төлөхөөс санаатаа зайлсхийсэн цалин хөлс бусад орлогоо нуун даргалт дуусан тогтоогдсон бол шүүх тижээн тэтгүүлэгч бусад иргэн холбогдох байгууллагын нэхэмжлийг үндэслэн төлөгдөөгүй нэхэмжлийг нөхөн төлүүлж за бүр тэндээс алдан тооцчих гэсэн болдог шүү. За дахиад алдан тооцоолох тийм ээ. За ийм зохицуулттай байна. За ингээд дараагийн сонсогчийг авъя. 9665. Байна уу? сайн байна уу? Сайн байна. Миний юм л олох юм аа. Энэ манай нэг дүү юм аа. Тэгээд нэг хүүхэнтэй суугаад нөгөөдөөс дундаас нь хүүхэнтэй наашаач цаашаач болж энэ хүүхдийн эцэг авч болд юм болов. Хүүхэд нь хэдэн настай вэ? Одоо 7 настай. За хүүхэд нь хин дээрээ хүүхэд нь ээж дээр байгаа юм байна тийм ээ? Тий. За ер нь хүүхдийг авч болох уу л гэж асууж байгаа юм байна зөв үү? Тий. За шүүхэд хандсан уу? Гүэ. За би асуултанд хариулъя. Баярлалаа. За би хариулах уу? болно чи хараа тий. Эхлээд нь бол шүүхэд энэ талаар бол нэхэмжлээ гаргах ёстой. За өөрөөр хэлбэл за сая бас нэг асуулт асуугаагүй юм байна нөгөө юу байгаа юу гэж гэрлэлт байгаа юу гэж те гэрлэлтэд батлуулсан гэж. За хэрвээ гэрлэлтэд батлуулаагүй байх юм бол ганцхан нэхэмжлэл гаргана шүүхэд. Тэр нь юу юм бэ гэх юм бол тижээн тэтгэх үүргээ авъя. Тижээн тэтгэя. Би өөрөө энэ хүүхдийг асран хамгаалъя. Би асран хамгаалагч нь болмоор байна гэдэг одоо тэр хүүхдийг асрах эрхээ авна гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд та шүүхэд нэхэмжлэл гаргаж оролцсон. Хэрвээ тэхгүй байх юм бол одоо их хүүхд гэдэг хоёр чинь юм хүн холбоотой байдаг тийм ээ. Энийг бол таслах боломж бол бас төдийлөн хүмүүст бол байхгүй. Тэ энэ их хүүхд хоёрын энэ хүн холбоо гэдэг бол анханасаа нөгөө гидсэнд бүрлдэх цагаасаа ихсүүлээд хүн холбоо нь үүсдэг учраас энийг хүүхд дөнгөж төрөнгүүтээ аав нь хоол өгдөг шүү дээ. Ээж л хоол өгдөг те. Шууд өөрийн одоо югаараа одоо хөхөөрөө дамжуулаад тухайн хүнийг одоо хооллож ундалдаг те. Тэгэхээр ийм одоо байгалийн ийм зам байдаг учраас энийг одоо та өөрөө одоо авнаа эрэгтэй хүн би энэ хүүхдээ өөрөө авмаар байна гэдгийг гэхийн тулд ерөнхийдөө бол шүүхэд хандах ёстой гэсэн үг. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бол шүүхэд ингээд хандсан тохиолдолд яах юм бэ те. За тэгэх юм бол одоо 6 наснаас дээшээ насны хүүхдийг бол шүүх бол өөрөө дуудаад ерөнхийдөө эцэг эхийнхээ алинтай байх талаар өөрөөс нь асуучдаг. Нэгдүгээр их нь. Хоёрдугаар асуудал бол одоо гэр бүлийн одоо танаа дүүрэг дээр тухайн гэр бүлийн одоо байгууллагууд ажиллаж идэг. Тэгээ гэр бүл хөгжлийн төвүүд тийм ээ. Тэгэхээр тэр гэр бүл хүүхд залуучуудын тэр төвөөс одоо мэрэгжлийн шинжээч нар очоод тий тухайн хүүхд хинтэйгээ байвал одоо тий ээнийгшил таслал нь хинтэйгээ байвал зүгээр байна тийм ээ гэдэг талаар мэрэгжлийн дүгнэлтийг гаргадаг. За ингээд хүүхэд ихтэйгээ байх шаардлагатай байна уу? Аавтайгаа байх, эцэгтэйгээ байх шаардлагатай байна уу гэдэг дүгнэлт гаргаж иж тэгжиж одоо тэрний дараа л одоо авч болох уу гэдэг чинь шийдэгдэнэ. За магадгүй нөгөө хүүхэд өөрөө хүсээд за шүүгчд асуунгуудаа би аавыгаа сандаг, аавтайгаа баймаар байна ч гэдэг юм уу тийм ээ. Гэдэг бол одоо тэрийг харгалзаж үзнэ. Дээрээс нь нөгөө гэр бүл хөгжлийн газраас ингээд явж үзээд энэ одоо аавтайгаа байвал илүү одоо эрх нь хамгаалагдаж байна, эрх нь хангагдж байна гэж үзэх юм бол аавтай нь байлгачдаг байна. Тэгээ байлгах ийм дүгнэлт гардаг байна. Энийг үзээд шүүх энэ нотлох баримтуудад үндэслээд шийдвэрээ гаргадаг. Ихтэй нь байвал зүгээр үү, эцэгтэй нь байвал зүгээр үү гэдэг одоо асран хамгаалах эрхийг нь олгодог гэсэн үг. Ийм байгаа. Магадгүй яг зүгээр шүүгүүд хандхаас өмнө ерөнхийдөө өөрсдөө тэр үйлдэлийг хийж үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл ихтэй нь хэн аль нь гэр бүлийн тухай хуулиар тийм ээ хэн аль нь одоо тижээн тэтгэх үүрэгтэй асран хамгаалах үүрэгтэй байхгүй юу. Тэгэхээр эцэг нь өөрөө тэр ихт нь одоо санал тавиад те. За би 7 хоногийн тэдэн өдөр авчий.
чи тэт өдөр нь ав гэд ингээд тэгээд тусдаа одоо тэр өөрийнхөө амьдрдаг гэртээ хүүхдтэй өөрөө юу бэлдээд амьдрах орчингийн нөхцөлийг бүрдүүлээд ингэж яваасаа гэж хүсэж байна л да. Хэрв тэгэх юм бол заавал шүүхээр орохгүйгээр ингээд шийдвэрлэх бүрэн боломжтой хэрэг юм бол ингэж бодож байна. За ингээд ерөнхийдөө бол одоо Улаанбаатар хотод 11 цаг 47 минут болсон байна. За тэгэхээр энэ гэр бүлийн гэрлэгчдийн эрхийн талаар бол одоо өнөөдөр ингээд ярьж байгаа эмэгтэйчүүдийн үүргийн талаар бас бит хоёр бол одоо сонсогчд үзэгчдтэй бол одоо тодорхой ойлголтуудыг бол өгсөн байх гэж бодож байна те. Хэрвээ одоо энэ гэр бүлийн энэ үүргийн зөрчигдөөд байгаа тохиолдолд ер нь хамгийн дөрөнд ер нь хаана ханддаг вэ? Ирж вэ, эмч вэ те? Яг зөрчигдөж байгаа үүргээсээ хамаарат янз л та одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагуудад хандаж болно, шууд шүүхэд хандаж болно, цагдаагийн байгууллагачлан сэргийлэх нөгөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандаж болно, цагдаагийн байгууллагад хандаж болно тий. Бас төрийн бус байгууллагууд байдаг тий. Яг тодорхой дүгнэлтүүд гаргадаг төрийн бус байгууллагууд ч юм уу тийм газруудад хандаад яг ямар үүргэн зөрчигдөөд ямар эрх ашиг нь хөндөгдөөд байна гэдгээсээ хамаарат хандах газрууд нь өөр байдаг тийм. Эрх ашиг ганцхан хөндөгдөөд байхад одоо асуудлыг яриад идэх юм уу эсвэл бас үүргээ биелүүлэхгүй талаар бас одоо шаардлага гаргаад явах боломжтой юу? Боломжтой. Тийм үүргээ биелүүлэхгүй байгааг одоо заавал биелүүлэх ёстой үүрэг чинь үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд ямар нэг эрх ашиг хөндөгдөж бас нөгөө талаас хөндөгдөж байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр эрх ашиг маань хөндөгдөд байна. Энэ хүн энэ үүргээ биелүүлэхгүйгээс болоод ийм эрх ашиг маань хөндөгдөд байгаа учраас энийг одоо сэргээж өгнө үү ч юм уу тийм байдлаар нь хэмжил гарна шүү дээ. Тэгэхээр ингээд явна гэсэн үг. За нэг дугаар аваад ерөнхий өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөө. За 9996 байна уу? Байна уу? Сайн байна уу? За танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. За. Энэ сайн нэг гэр бүлийн Тэ та асуултаа асуугаарай. би хадаад ингээ 11 жилдээ 11 жил болж байгаа. Тэгээд энэ бол өдөр аваа явж байгаа. Тэгээд гэр бүлийн болчихсон тийм юм нэрээс авчихсан тэгэхээр би яа. За та гэрэлтэй цуцлуулах шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэ талаар би танд тодорхой юу үгүй. За охин чи хэдэн настай вэ? Охин 13 настай. 13 настай. Тий. За одоо таны хүсэл зориг юу юм? Шүүхэд ер нь хандж ирсэн үү? Шүүхэд хандж байгаагүй. Таны хувьд одоо та хоёр дундаасаа эд хөрөнгөтэй юу? Эд хөрөнгөтэй байхгүй. Байхгүй юу те? За тэгвэл асуултанд хариулъя тийм ээ. Таны хүсэл зориг бол одоо гэрэлтэй цуцлуулах хүсэл зориг байна уу те? Тий, цуцлуулах тэгээд хүүхдийн бэлтгэмжийг тогтоох. За асуултанд хариулъя. Баярлалаа. За та асуултанд хариулах. За гэрэлтэй цуцлуулъя. Хүүхдтэй тэтгэлэг тогтоолгоё гэж байна тий. 10 жил болцсон. За тэгэхээр одоо нөгөө хүчирхийлэл байхгүй ах юм бол эвлэрүүлэн зуршлагтай ханданд маш товчхон хариулъя. Айгүй хотлон хариулдаг асуулт байна. За тэгэхээр энэ хүний хувьд маань болохоор нэгэнт 11 жил болоод одоо тусдаа амьдрал 11 жил болцсон. Хүүхэд нь 13 нас хүрсэн. За өөрөө бол шийдвэрээ гаргацсан ийм хүн байна. За тэгэхээр одоо бол манай одоо эмэгтэйчүүд зарим нэгэн эмэгтэйчүүдэд бас нэг тийм нэг төвөгшөөдөг. Нэг шүүх рүү очиж ямар нэгэн ийм одоо шат амжлага дамжиж явахасаа төвөгшөөгөөд ингээд энэ одоо энэ гэрэлтэд дуусгаар болцсон гэрлэлтийг ингээд байлгаал байдаг. Тэгээ эн чинь бас нэг талаараа нөгөө үүргээ биелүүлэхгүй л байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өөртөө одоо бүр ингээд энийгээ цаг заваа гаргаад тэгээд эхлээд эвлэрүүлэн зуршлагатаар очих хэрэгтэй. Өөрийнхөө одоо тий тухайн амьдарч байгаа дүүргийнхаа эсвэл бол нөгөө нөхөр амьдарч байгаа дүүргийнхаа шүүхтэр очоод тэгээд материалуудаа бүрдүүлж өгөөд эвлэрүүлэн зуршлагт өгөөд тэрнээсээ дүгнэлтээ аваад шүүхтээ материалаа бүрдүүлээд тэгээ шүүхтээ хандаад би гэрлэлтэд цуцлуулмаар байна. Тэжээ хүүхдтэй тэтгэлгээ тогтоолгоё гэд гарах юм бол энэ өөр олон төрлийн маргаан байхгүй учраас маш амархан шийдэгдэнэ. Тэгээд та ингэж асуудлаа шийдэрэй гэж зөвлөмөр байна да. За баярлалаа. За ингээд Улаанбаатар хотод одоо 11 цаг 51 минут болсон байна. За энд хүрээд бол манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр
гэр бүлийн хуулиндах тийм ээ эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ерөөдөө ярьсан. За нийт бол одоо гэрлэгчдийн эрх үүргийн талаар бас тодорхой ойлголтыг өглөө. За ингээд та бүхэн манай нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт за аливаа нэгэн асуултууд байх юм болвол за манай хуульчийн хариулт Facebook хуудаснаа болон өмгөөлийн цэцэн хуульч консалтинг хуулийн фирмийн бас Facebook хуудаснаа шууд асууж болно. Коммент хэлбэрээр асууж болно. Мэргэжлийн хуульч өмгөөлөгч нар та бүхэнд мэдээллийг одоо хариултуудыг өгнө. За мөн одоо энэ эфирийн одоо энэ дундуур явж байгаа 77 33 38 тэг 7 гэсэн утасны дугаараар та бүхэн бас ажлын өдрүүдэд ажлын цагаар та бүхэн бас сонирхсон өмгөөлөгч хуульч нартайгаа холбогдоод мэдээлэл авах боломжтой, асуусан асуултуудаа бас асуух боломжтой шүү. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамт хөтлсөн золоодоо баярлалаа. Баярлалаа. Нийт эмэгтэйчүүдтэй Мартин амны баярын мэнд хүргэе. За тэгээд сая битээр энэ ерөнхийдөө гэр бүлийн тухай хуульда яг үүргийн талаар ярьлаа. Тэгээд манай гэр бүлийн тухай хууль бол эхнэр байх үүрэг, иргэн байх үүрэг, ээж байх үүрэг гэд маш олон үүргүүдийг ингээд сая тусгаад өгсөн. Энэ талаар бол бас сайхан ярилцлаа. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Баяр таа. Баяр таа. Дэлхийн монголчуудын радио Хуульчийн хариулт нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын NGL радио 88.3